Би бол одоо нөх учиргүй нэг од гэхин цааш нөх өөрөөгөө нэг тийм од мод гэж боддгоо шүү дээ. Яг энэ тал дээр бол дархлаа суусан 22 жилийн туршийн салбарт одоо ажиллаад ингээ явж байхад жишээлх юм бол элдвэрээ бичүүлж л явлаа. Тэгэд бол эзээч би тэгж одоо нугарч үзээгүй. Сая бол ганцхан тэр юун дээр бол миний хүүгээр оролцоход би бол нугарч исэн. Бидний мэрэгжил бол хатуу. Хин нэгнийх нь аав нь, ээж нь, ар гэрт нь үнэхээр хүнд асуудал гарчаад хахад ерөөсө тоглолт эхлэхийн өмнө одоо би яг сандаг хгүй манайх саран хөхөж жүжиг тоглож ирсэн баха. Тэгээд Монгол Улсын гавьяа жүжигчин болд эрдэнэ аав нь маш муу байсан. Жүжиг эхлэхэд мань хүний дүр нь бол ийм эсрэг талын нэлээд ийм залтай, ийм хөдөлгөөнтэй ийм дүрээс драматик дүр. Гэтэл яг тоглолт эхлэх гэж яхад утсан дуурал аав нэг чи өнгөрчлөө гэд мэдээ сонсчихсон. Тэгэл хажуунаас нь гэл яана л гэж бодож байгаа юм чинь. Яах вэ гэд. Тэр хүн явах ирэхгүй. Тэгэл тоглолтоо дуусгачаал тайзан дээрээ гараал тий ясалж байгаа. Тэгээд аав маань ингэсэн гэл одоо уйлж унжаал нөгөө дүрээ ингээл тий дүр биш болгоод шал өөр хүн болоод иж болохгүй шүү дээ. Тэгэхээр яг л хийх ёстой юм хийчихгээл тэгэл тайзнаас буугаал гараал хуцундраа солиол ингээл гараал явж исэн.